Хүйтэн орой минь. Тэгээд нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад. Тэгээд сайн муу хоёр зүйлийг голд нь гацчаад тэгээд муу байсан зүйлээ илчлээд илүү сайн руу явж байгаа учраас энийг яг хэлээд олон хүмүүст хүргэе гэж бодсон. 2022 онд гадаад улс руу бүгнээ Солонгос улс руу хөдөлгөөний гэрээр явсан. Тэгээд очиод их сайхан амьдрын их олон зүйлийг хийж бодсон. Тэгээд эхнэрээ хоёр хүүхэдтэй өөр босоо сайхан амьдрын гэж явсан боловч миний санснаар болоогүй. Тэгээд гэр бүлээсээ салсан, үйлдвэрийн осолд орсон. Өдөрт 2 сар гарan гівсэн. Тэгээд хэрэг Монголд байсан бол яг энэ бүх хэцүү давж гарч ирж чадахгүйсэн баг. Ямар нэг хамааралтай болсон баг. Гадаадад ганцаараа байсан тул та өөрчөр элдв янзын зүйлстэй хоолноос ахуулаад олон зүйлсэн болохоор аюу зүгээр давж гарч ирсэн гэж боддог. Тэгээд одоо ч гэсэн явж л байгаа. Алдаа оноо алдаа тэгтээ зүг тийшээ. Тэгээд хүмүүсээс орж ирсэн нэг хоёр бичсэн зүйл нь яагаад гараа нууж зураг авахулаад вэ гэж орж ирсэн. Тэгээд үйлдвэр осолд орсон. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү гартай болсон. Тэгээд хөдөлмөрийн чадвараа 50% алдсан. Бүх насаараа одоо Монгол улсад групп гэдэг зүйлд орсон. Гэхдээ энэ зүйл дээр шантраагүй, бууж угаагүй. Тэр хэцүү үед эмнэлэгт ч юм уу яг хэцүү үед яг өөртөө бодож исэн зүйл маань надад тий алхах хоёр хөл байна тий. Надад ийм сайхан би хаа байна. Дахиад гар байна тий. Миний бичдэг гар байна. Ярих хам байна. Харах нүд байна. Сонсох чих байна. Гэдэг эрүүл өөртөө хүч өгчсэн зүйл. Хэцүү үедээ эсвэл яг хэдийн хугацаанд юу даван туулж гарч ирснийг хэрэг мэдхийг хүсчихвэл та бүхэн энэ бичлэгний дор өөрийнхөө сэтгэлийг бичээд үлдээгээрэй. Тэгээ би энэс цаашаа олон бичлэгээс хийх болно. За тэгээд өнөөдрийг хүчтэй давсан шүү. Тэгээд мундаг шүү та бүхэн. Тэгээд өнөөдөр сайхан амраарай. Тэгээд миний нэрийг дуустал нутсанд баярлалаа. Баяртай.